телевиз үзэгчдийн өнөөдрийн амлага айлтгая. Саяхан 2017 оны 12 сарын 4-5-ны өдрүүд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаан болж өнгөрлөө. За энэ 5 дугаар хуралдааны талаар бас иргэд олон нийт сонгогчид, ховчууд маань бас бас зөрүүтэй ойлголт хадвар байна гэсэн үднээсээ өнөөдөр бас тодруулах байдлаар энэ 5 дугаар хуралдаан дээр ямар асуудал хэлсэн, ямар шийдвэрүүд гарсан, энэ нь хэр хууль зүйтэйгээ нийцэж байгаа гэдэг талаар бас товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За аймгийн иргэдийн хурал бол нутгийн өөрөө хөдөлгөөсний хамгийн дээд байгууллага. Аймгийн иргэдийн хурлын бүх үйл ажиллагаа бол засаг дарга нутагсрын нэгж түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж явдаг. За аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх, аймгийн иргэдийн хурлын даргын бүрэн эрх, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох, за дээрс нь засаг даргыг хэрэгжүүлэх чиглэлүүд, за аймгийн иргэдийн хурлын бүтцийн байгууллагууд хороо бүлгүүдийн эрх үүрэг гэж тодорхой заагдсан байдаг. За энэ дээр мөн төлөөлөгчийг бүрэн эрхийн зөвшөөрөх асуудал, за мөн аймгийн иргэдийн хурлын даргыг сонгох, чөлөөлөх, засаг даргад итгэл үзүүлэхгүй хэсэг, энэ бүх хуулийн заалтууд бол засаг даргын нөхцөл нэгж түүний удирдлагын тухай хуулийн заалтаар зохицуулагддаг. За ер нь энэ 5 дугаар хуралдаанаас хойш бас энэ сошиал ертөнцөөр Facebook, Twitter, за мөн энэ вебсайтуудаар бас янз бүрийн мэдээлэлүүд бол гарч байна. 5 дугаар хуралдаан бол манай хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэлэр бол аймгийн ард иргэдэд бол тодорхой цацагцсан. За энэ дээр хамгийн гол асуудал энэ 5 дугаар хуралдаан бол 5 асуудал хэлцгээр хамгийн анх засаг даргын нөхцөлийн нэгж түүний удирдлагын тухай хууль зааснараа иргэдийн хурлын төлөөлөгчнөд материал бол нэг өдөр юм тараагдсан. За 5 асуудал юу вэ нөхөр 2018 17 оны үндсэн чиглэлийн биелэлт, за 2018 оны төсвөө хэлэлцэг, за мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 17 оны хэрэгжилт 18 оны төлөвлөгөө, мөн бусад асуудлуудыг 5 асуудал бол хэлцгээр орсон байгаа. За энэ 5 дугаар хуралдаан бол үнэхээр хэлцэх асуудлынхаа дараалалаар бол асуудлуудаа хэлэлцэн. Аймгийн засаг 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оныхоо 17-ныхаа хийсэн ажлын тайлан тавьсан, за мөн хэлцэх асуудлын дараалалд орсон аймгийн иргэдийн хурлын хийсэн ажлын тайлан бас тавьсан. Ийм байдлаар хурал бол орц төрийн байдлаар дагуу явсан. За хуралд бол хоёр асуудал бас нэлээд хурц яригддаг асуудлууд өргөн баригдсан. За энэ дээр аймгийн иргэдийн хурлын даргыг огцруулах асуудал бол 2017 оны 12 сарын 3-ны өдөр Монгол Ардын намын бүлгийн 14 манай бүлэг 24 гишүүнтэй 24-өөс 14-нд гар үсгэж сурсан энэ өргөн бичгийг хууль засаг даргын нөхцөлийн нэгж түүний удирдлагын хуулийн 24-ийн 3 дахь заалтаар нэг өдөр юм аймгийн иргэдийн хурлын ажлын албанд хүлээлгэн өгсөн байгаа. За хурал бол 5-нд эхэлсэн. 5-ны хурал эхлэхэд бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч манай Маамуугийн ган зориг аймгийн засаг даргыг огцруулах саналыг оруулсан байгаа. За энэ оруулсан санал маань бас аймгийн намын хорооны 5 дугаар хуралдаан болсон. Намын хорооны хурлаас аймгийн засаг даргыг бол арга улс төрийн хариуцлага хүлээлгэх гэсэн, тийм учраас би өргөн барьж байна гэсэн байдлаар бол барьсан байгаа. За аймгийн засаг даргыг аймгийн иргэдийн хурлын хуралдаанд огцруулах саналыг оруулах субъект бол яг төлөөлөгч мөн. Гэхдээ үндэслэл бол байх ёстой. За засаг даргын нөхцөлийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32-ийн 6-ад аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн 3-ны нэг нь засаг даргыг огцруулах саналыг аймгийн иргэдийн хурлд оруулах эрх нь байж байгаа. Үндсэндээ 10 төлөөлөгч бол гарын үсэг сурсан байлээ. Энэ огцруулах бичиг нь бол надад байна. Хүсэлт нь манай намын бүлэг 24 гишүүнтэй, намын бүлгийн 24 гишүүнээс энэ 10 гишүүн гарын үсэг сурсан. Энэ дээр үндэслэл нь бол гэж байгаа. Түүнчлэн уг хуралдааныг аймгийн иргэдийн төлөөлөгч. За энэ эхнээс нь Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны 4-р хуралдаан 17 оны 11 сарын 30-ны өдөр хуралдаж Монгол Ардын намын хорооны дарга дээг асан дөрөвт хариуцлага тооцох 08 тогтоолоор намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Түүнчлэн уг хуралдаанаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлэг 9 тогтоолоор аймгийн засаг алсан данад улс төрийн хариуцлага тооцож огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр чиглэл өгсөн болно гэсэн үндэслэлээр 10 төлөөлөгч 24 төлөөлөгч 10 төлөөлөгч гар ирсэн өсөх зурж энийг бол хуралдаан эхэлдгийн өглөө. Энэ засаг даргын нөхцөлийн нэгжийн хуулийн 24-ийн 3-т заасан
урд өдөр нь тараагдах ёстой. Хурлын төлөөлөгчд энэ материал тарах ёстой. Энэ өглөө өргөн барьсан. Энэ оруулж байгаа үндэс засваргыг чөлөөлөх үндэс бол одоо засваргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжилтийг одоо хангалтгүй тийм үү? Үндсэн чиглэлгээ биелүүлээгүй гэдэг үндслээр бол оруулах. Эсвэл одоо гэмт хэрэг үйлдэл нь хуулиар тогтоогдсон бол оруулах. Энэ засваргааны нөхцөл бүрийн хуулийн дээр тодорхой залдууд өргөн мэдүүлдэг. За энийг яагаад хүлээгээд авчихсан бэ гэхээр бас манай аймгийн иргэдийн хурлын дарга бол одоо яг энэ хуулийн хүрээнд хурлаа удирдах хэрэгтэй. Гэтэл энэ одоо хууль эрх зүйн үндэслэхүү энэ саналыг шууд хүлээж авч хэлцэх асуудлын дараалд оруулсан. Энэ анхнаасаа хууль зөрчсөн ийм асуудал болсон юм аа. Ер нь аймгийн иргэдийн хурл бол олонхоос одоо намуудын бүлгээс хүрддэг нутгийн удирдлагын одоо төрийн дээд байгууллага. Намуудын бүлгээс хүрдэн намын бүлгүүдээс бүрдсэн бас хороод байдаг. Энэ бүтцийн байгууллага. Иргэдийн хурл бол олонхороо асуудлаа шийддэг, олонхороо шийдвэр гаргадаг ийм байгууллага. Тэгвэл хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй ийм байгууллага юм. За энэ хамгийн гол асуудал энэ 5 дугаар хуралдаанаар 2018 оны төсвөө Ховд аймаг баталж байгаа. Төсвийг батлахын өмнө одоо олон хилцүүлгээр сумуудаас саналууд авна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийнхээс санхүү төрийн сангийн хилцээр боловсруулагдана. Саналуудаа ирэмбэлдээд ингээд одоо дараа жил бид 18 онд хичнээн төвийн хөрөнгө оруулалт хийхийг, иргэдийнхээ сайн сайхны төлөө юу хийхийг энэ бүх одоо байгаа мөнгөнийхөө хэмжээнд багтааж энэ төсвөө төлөвлөдөг. Төсвийг одоо төлөвлөх, төсвийг одоо батлах чиглэлийг бас сангийн яамнаас өгдөг. Манай төсвийн төрийн захиргааны төв байгууллага санхүү одоо энэ төрийн захиргааны төв байгууллага сангийн яамнаас эргүүлдэг. Улсын хурлаар бол төсвийг бол бүхэлдэн баталдаг. Ингээд аймгийн хурл баталдаг. Энэ жилийн хувьд төсөв батлах үйл ажиллагаа бол бас нэлээд одоо хуулийн хүрээнд биш багцлцсан одоо тодорхойлсон баталсан засварын зөвлөлөөр аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдэр ороод бүх хороодоор ороод ингээд одоо болсон байна, хуулийн хүрээнд хийгдсэн байна гэж ингэсэн энэ төсөв маань хуралдаар бол задарсан. Хуралдаар төсөв задарна гэдэг бол бас их одоо үнэхээр яг төсвийн тухай хууль болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, аймгийн хөгжүүлэх 25 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, аймгийн засваргын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр, аймгийн хөгжүүлэх үндсэн чиглэл энэ бүх зүйлд одоо үндсэндээ өөрчлөлт орж ийн гэсэн үг байна. Дээрээс нь бид нар 4-р хуралдаанаа хийгээд 19-29-нд 2018 оны Ховд аймгийн хөгжүүлэх үндсэн чиглэлээ бас баталсан. Үндсэн чиглэлээр одоо хийгдэх хөрөнгө оруулалт, за бүх салбарлуу хийгдэх засвар үйлчлэгээ одоо яг Ховд аймагт хийх юм байна. Энийг бүгдийг 18-ын үндсэн чиглэлд баталдаг. Энэ үндсэн чиглэлтэйгээ уялдуулаад хөрөнгө оруулалт болон бусад төсвийнхээ задаргааг бол хийж ордог. Энэ дээр бол тэрүүн гаруй төгрөгийн төсөв бол задарсан. Үнэхээр одоо хуралдаа таавхан иргэд сонгогчд харж байгаа одоо албан газар байгууллагын дарга хэлэгч төлөөлөгч нарын одоо гарсан санал болгоныг бол хураалгасан. Тэр нь яасаа дандаа төсөвтэй холбоотой. Тэнд нэг засвар хийх ёстой, энд нэг сувг шуудуу хийх ёстой. Энэ миний тойргийн асуудал ч гэдэг юм уу. Ийм асуудлууд орсон үеднээс энэ төсөв задарсан. Ингээд баг үндсэндээ одоо алдагдaltaа төсөв, орлого нь баг, зарлага нь ийм төсөв баталж байгаа. Энэ үнэхээр түүхэндээ энэ бол Ховд аймгийн иргэдэд бол байгаагүй. Ийм одоо үзэгдэл 90 оноос хойш одоо нутгийн өөрөө удирдлагын байгууллага үндсэн хуулиар ингээд шинэ үндсэн хуулиараа олгосон 90 оноос хойш нутгийн өөрөө удирдлагын байгууллага хөгжиж байна. Ховд аймагт бас би аймгийн иргэдийн хурл одоо 2 дахь удаага сууж байгаа. 90 оноос хойш 2000 оноос хойш аймгийн иргэдийн хурл би одоо байнга суудаг ажиглагчаар. Тэгээд үндсэндээ энэ төсөв бол ийм төсөв болсон. Энэ юунаас болов гэхээр хурл одоо удирдах, хурлыг удирдах аймгийн иргэдийн хурлын дарга энэ дээр бол хууль зүйн хүрээндээ хуулиа удирдаад төсвөө одоо тэргүүлэгчдээр ороод баталсан төсвөө хамгаалаад одоо хилцээ агуулгад боддоод ийм зүйл бид нар зарцуулах юм юм тайлбарлаад ингээд одоо олонхороо шийдээд явдаг. Бид нар энэ 16-аас 2000 онд Ховд аймагт одоо Монгол ардын нам эндсэндээ олонхолоод одоо төр барьж байгаа. Тэгээ иргэдийн хуралдаараа одоо 41 төлөөлөгч 24 төлөөлөгч байдаг. Гэтэл өөртөө хийсэн, өөртөө зохиосон энэ төсөө оруулаад ингээд задлуулаад, ингээд бутлаад, ингээд энэ түүхэнд бас байгаагүй юм асуу. Нэг тэрбум төгрөг яагаад задарсан гэхээр их л цогцлоор гэж аймгийн засвар одоо энэ хөтөлбөр тусцсан. Бас зураг төсвүүд ээж нь бэлэн болцсон ийм нэг цогцлоор байгаа юм.
Энэ бол 21 тэрбумаар бит ажил байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бид нэр аймгийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөг тавиад эхлүүлье. Дараа жил одоо улсын төсвүүдээр бас энэ засгийн газрын хүрээнд яригдчихсан юмнуудыг төсөвтэй тавиад ингээд барь. Энэ бол одоо Ховд аймагт нөхөр нэг үйлдвэр барьснаас баг илүү ийм эдийн засгийг тэлэлд авцрах. Ирээдүйн залуучуудад оруулж байгаа энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийх ёстой. Энд дээр тавьсан тэр юм дөрөв чинь эн чинь бүтэхгүй гэдэг байдлаар одоо манай намын нөхдүүд, манай үлгийн нөхдүүд, манай ардсан намын бүлгийнхэн бол хамтарч энэ төсвийг бол одоо ингэ задлсан байгаа. За энэ бол үнэхээр бас хавдчуудынхаа төлөө одоо бас энийг хийх ёстой, залуучуудынхаа төлөө хийх ёстой ажил. Энэ эхлэл цагтлын зургийг бас одоо та бүхэнд үзүүлэе гэж бодсон. Энэ дээр бол 8-9 давхар барилга. Энд бол одоо залуучууд чөлөө цагаа өнгөрүүлэх одоо 7-800 хүний судалтай хурлын танхим, уран зургийн галерианууд. За дээрээс нь одоо тэр банкуд, үйлдвэр үйлчлэгээ, худалдаа үйлчлэгээнийхэн зочд буудалтайгаа мини кинотеатрт энэ дээр одоо бид нар хавтын залуучууд манай театр 350 хүний судалтай. Томоохон одоо урлагийн хамтлагууд ирээд юм уу? Ороод өмхээр үзэх. Ордон бол спортын ордон байна, өөр юм заал танхим бол байхгүй. Ийм юмыг одоо бид нар хийгээд энэ дээр бол гадаадын жуулчд хүртэл одоо татагтана. Баруун бүсийн төв, тулгуур төв. Гадаадын жуулчд үнэхээр одоо баяр гэж улсын ховдод ийм сайхан одоо зочд улсын одоо зэрэгэлтийн зочд бод байдаг юм байна. Энэ тооны доор нь одоо манай уран зургийн галерианууд. Хов манай уран бүтээлчд бид нар тус тусны өрөө гаргаж өгч төлөвлөсөн байхгүй. Тиймд бол уран бүтээлээ хийж яадаг, үзэсгэлэнгээ гаргаж яадаг. Том брендийн одоо дэлгүүрүүдийг оруулж иж энэ байршуулъя. Дээр нь одоо сургалт сурчлагаа явуулах одоо олон танхимуудыг бий болгоё. Төрийн бус байгууллагууд гэдэг өгье. Тэд нар ажиллаад тэнд явуулдаг. Чөлөө цагаараа залуучууд нэлээд сургалт сурчлагаагаад энд хийж яадаг. Урлаг соёлын арга хэмжээгээ явуулцдаг. Ийм одоо томоохон хэмжээний бүтээн байгуулалт. Энийг дагаад бол одоо бүх үйлчлэгээр тийм одоо хоол, унд, за тэгээд дэлгүүр, худалдаа бүх үйлчлэгээс сэргэн. Энийг дагаад бид нар гадна дотны одоо баруун бүсийн төвд ирж байгаа хүмүүсийн мөнгийг саагаад аваад үлдэх, хавдаа аваад үлдэхийн боломж бол бүрэн нэгдэх юм хөрөнгө оруулалт байсан ингээд задлсан. За тэгээ яг одоо Төсвөө аймгийн иргэдийн хурал бол баталтгаараа баталсан. Энэ бол хөл эрхэн одоо аймгийн иргэдийн хуралд байдаг учраас иргэдийн хурал маань Төсвөө батлаад ингээд явсан. За тэгээд яг хоёр даргынхаа тайлан сонсоод үнэлт өгөх ёстой. За энэ дээр хоёр даргыг хогцруулах санд хоёулангийн оруулсан байсан хэлцэх асуудлын дараалал дөрвөл ингээд бол хурал үргэлж ирсэн. Хурал үргэлжлээд аймгийн засваргад бол итгэл үзүүлэхгүй гэдэг байдлаар санд хураалт явсан. За 39 төлөөлөгч оролцсон байгаа. 39 төлөөлөгчөөс 2 сандын хуудас хүчингүй 37-ос бол одоо 19 огцруулна, 18 огцруулахгүй гэсэн. Ийм саналыг одоо үндсэндээ санд хураалтын өнгөөр бол ингэ шийдэгцэн. За энэ оруулж байгаа үндэслэл нь бол буруу. 6 сарын 2-нд бол аймгийн иргэдийн хурлын 4-р хуралдаан болсон. Аймгийн иргэдийн хурал чинь засварын төсвийн нэгжийн хуулиараа жилд 2-оос доош удаа хуралдана гэж заасан. 6 сарын 2-нд болсон хурлаар мөн аймгийн засварыг бол Ардсан намын бэлгээс өргөн барьсан. Огцруулъя гэдэг. Ардсан намын бэлэг 17 гишүүд энэ бол их зүйнтэй. Ингээд оруулсан. За энэ аймгийн иргэдийн хурал хилэлцээд санал хураалтаа хийгээд тоолойн комиссаа байгуулаад санал хураалтаа явуулаад ингээд 24 төлөөлөгч, 23 төлөөлөгч нь одоо огцруулахгүй гэсэн санал өгөөд ингээд иргэдийн хурлын олонхын шийдвэрээр зас даргаыг огцруулаагүй. За энэ үнэхээр оруулсан үндэслэл нь зөв сая оруулах яагаад хуулийн үндэслэлгүй гэдэг юм бэхээр зас даргааны нутгийн нэгж төвийн удирдлагын тухай хуулийн 32-ийн 8 дээр ийм заалт байна. Энийг харуулсан. Энэ ерөнхий сайд дээд шатны засаг дарга хурал энэ хуулийн 32-ийн 4, 32-ийн 6 заасан саналыг хүлээн аваагүй бол засаг даргыг огцруулах саналыг 1 жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ нь засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй гэж. За 32-ийн 4, 32-ийн 6-д юу гэж юм бэхээр 32-ийн 6-д бол хурлын төлөөлөгчдийн 3-1-ээс доошгүй засаг даргыг огцруулах санал гарын үсэг зурж хурлын даргад өргөн мэдүүлсэн бол 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын сандаар шийдвэрлэнэ. 6 сарын 2-нд өргөж оруулаад манай иргэдийн хурлынхан бол саналаа өгөөд тогтоол нь байна.
застарыг огцруулах гэсэн одоо 6 сарын 2-ны хурлын тогтоол энд байж байна. Тэгээ ингээд шийдсэн. Тэгээ энэ заалтыг зөрчиж оруулж ирж байгаа. Энэ заалтыг зөрчиж оруулж байгаа. Энэ заалт бол 32-ын 4 дээр нь юу гэж 32-ын 2 дээр юу гэж юм хэрэг юм. Засагтар гэмт хэрэгүүлсэн шүүхийн өгсөн төгөлдөр шийдэхлээр тогтоогд нотлогдож түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн анхны шатны хурал төвнийг хөрөн эрхийг нь хугацаа дуусгахаас өмнө огцруулах сандыг дээд шатны застарт хөрвүүлнэ. Застар буюу ерөнхий сайд. Сумын застар хэрвээ тийм үйлдэл явах юм бол аймгийн застар саналаа хөрвүүлнэ. Аймгийн застаргийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нотлогдох юм бол ерөнхий сайд шууд хөрвүүлнэ. Ерөнхий сайд энэ даргын асуудлыг хурлаараа хилж гэсэн чиглэлийг өгнө. Энэ чиглэл хуралд ирэнгүүт хурал 15 минут хурлаа зарж застаргийн асуудлыг ярих ёстой. Энэ 32-ын 8 дээр байгаа энэ заалтыг бол бүрэн зөрчиж байгаа. Би бол хэлсэн хурлаар. За наач 32-ын 8 дахь заалт зөрчлөө хурлын дарга. Энэ саналыг бол хүлээж авах боломжгүй юм. Гэтэл одоо ийм байдлаар энэ асуудал ингээд явцсан. За хурлын даргын хувьд бол бас огцруулах асуудал оруулсан. Хурлын даргын хувьд бол одоо хурлын дарга ерөөсөө л аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч олонхын саналаараа сонгогдно. Олонхын саналаар чөлөөлөгдөнө. Ийм заалт. Хурлын даргын асуудал яригдсан хурлын даргадар санал хураалт яваад 24 одоо төлөөлөгч огцруулнаа гэсэн саналыг өгсөн. 39 төлөөлөгч энэ 5 дугаар хуралдаанд оролцсон. Нийт аймгийн иргэдийн хурлын 41-ээс 2 хүн оролцоогүй чөлөөтэй байсан. Ингээ 24 нь одоо огцруулна гэсэн санал өгөөд одоо тоолгын комиссийн тогтоолоор баталсан. Энэ байна. Санал хураалтанд 41 төлөөлөгч орохоос 39 төлөөлөгч оролцож 39 төлөөлөгч санал өгснөөс хүчинтэй 37, хүчингүй 2 саналыг хуудсан. Тоолгоор санал авсан хүчинтэй 37 хуудсаас тоологчноос 22 нь буюу 50.4% нь огцруулна. 15 нь буюу 40.6% нь огцруулах гэж санал өгсөн. Батлаад тоолгын комиссийн 5 гишүүн гарынхаа өсөх зураад ингээд энэ тоолгын комиссийн тогтоол батлагдсан. Ингээд өгсөн. Аймгийн иргэдийн хурлын даргын хувьд одоо төлөөлөгчдийн олонхын санал авсан бол тухайн үедээ хүчин төгөлдөр их хурл руу явуулна, ерөнхий сайд руу явуулна гэсэн ямар ч тийм заалт байхгүй. Энэ бол нутгийн өөрөө төсвийн байгууллага олонхоороо шийддэг. Энийг засаргын нэгдсэн нэгж хууль төвний удирдлагын хууль нь заагаад өгсөн ийм заалтууд байна. Тэгээ одоо бас энэ гадуур дотор ер нь хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр янз бүрийн одоо эвлэлгүүд явж байна. Ховдоор оглогсод гэдэг нэг групп байна. Энд дээр өчигдөрөөс хойш яваад байна. Аймгийн застраг одоо 450 хоног гадаад хаана байсан гэж Улаанбаатар явсан гэж. Хэдэн удаа гадаад явсан. Энэ асуудлыг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч алс намын бүлгийн гишүүн хуйгаа асуусан. Тэн дээр аймгийн застраг бол тодорхой хариулсан. 13 удаа Улаанбаатар явсан, 4 удаа гадаад явсан энэ жил. Тэгвэл аймгийн зардлаар гадаад явахдаа бол дандаа одоо засгийн газрын төвшөнд, гадаад явдлын яамны төвшөнд бүх зардыг шийдээд ингээд явж байгаа. Улаанбаатар руу явна. Одоо сургалт, семинар, зөвлөгөө засгийн газрын өргөтгсөн хуралдаа Ховд аймгийн асуудлыг ярих гэж ингэж явж байгаа. Гэтэл тэгээ бүр одоо 2004-5 онд явж байсан зургнууд татж тавьсан байна энэ дээр. Гадаад тавьж байсан. Далайн захиргааны дарга байхтай явж байсан зургнуудыг татж тавиад цэвэр эвлүүлэг байхгүй. Гасан дондог түүнийг би нэг бас энд өмөрөөд байгаа юм биш. Энэ ховдчууд мэднэ аймгийн засаргыг бас 2000-аас 2004 онд хийжсэн. Энэ хүн нээх хөрөнгө байхгүй. Шудраг ажилдаг. За жаахан одоо зан характерыг загнадаг, хүнийг ингэдэг тэгдэг, чи инглээ тэгдэг гэж жаахан загнадаг шир барьцдаг. Түүнээс энэ мөнгнөөс нь би авчи, эндээс юм авчи, би тэнд аваач хадгаламжлаа хийчи, тэнд газар авчи, тэнд хаус барьчи, тэнд тийм орон сууц барьчи гэсэн энэ хүн юм байхгүй. Ховдчдынхаа төлөө бас өөрөө боловсралтай, өөрөө одоо бас энэ хүний хувьд ховдчдынхаа төлөө ажиллаж ингэж ажиллаж байгаа. А би хамтраа байгуулад ажиллаж байгаа. Гэтэл энэ Батсав гэдэг хүн угаасаа хасан донд ингэж өмөөрхөн зөвл гэж ярих байх л та хүмүүс. Биш тийм. Би одоо Ховд аймагт ажиллаад 25 жил ажиллаж байна. Би нийтийн хашаанд байдаг. Би нийтийн орон сууцнд өнцө орж үзээгүй.
Миний өр хүүхдэд тэнд төгсөөл би Цамбарын 8-12 таад гудамж нь одоо болтол амьдарч байна. Би олон ажил хийсэн. Би төрийн ажил хийж байсан, төслийн ажил хийж байсан. Жил 4-5 төгрөг зардаг төслийн ажил хийжсэн. Тэрнээс би одоо яах ёстой? Аваад идээд хаус орон сууц бариад хөвдөө машин аваад ингэ явах юм уу? Миний хүүхд байр. Мөн ялгаагүй хэрэгтэл ипотекийн зээлэнд хамрагдах гээд одоо нэг орон суусанд орсон. 50-60 сая төгрөгийн зээл аваад ингээд явж л байна. Хүн ингэж амьдрах ёстой. Ингэж хавдчдгаа төлөө ажилдаа өрнөж ажиллах ёстой. Би тэгж боддог дээ. Иргэдийн хурлын хувьд бол ийм асуудал болсон. Тэгээ одоо бас манад хэвлэл мэдээлэлээр яригдаад байна. Манай хурлын иргэдийн хурлын дарга маань одоо би ажиллаа хийж байгаа одоо огцроогүй ч идэх юм уу янз бүрийн юм яригчл байна л да. Энэ хуулийн дээр заасан байна шүү дээ. Тогтоод батлаагүй гэж яриад байна гэж. Би чи олонхын санал аваад шууд одоо тэр төлөөлөгч олонхороо сонгочдөг байхгүй. Тэнгүүт огцруулна гэдэг олонх нь 41 төлөөлөгч одоо 22 нь саналаа өгтөл тэгээд тэр хүний бүрээр дуустав. Би бас одоо бид нар олон жил хамтарч ажиллаж байгаа ийм хүмүүс. Гэтэ энэ бас одоо хэвлийнхэн ч танад хэцүү байдаг баг. Гэл одоо нэгдлийг барих хэцүү одоо чи миний төлөв мэдээлэл өгөх гэдэг юм. Яад одоо лобби явуулдаг юм эсвэл ਇਹ болохгүй юм дээ. Нэг одоо нэг тийшээ болж хаагалж одоо хин байхсан байхгүй асуудлаа шийдээд энэ ховдынхаа ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр хөрөнгө голоод гадна дотны юм татаад ингээд ажилламаар байна шүү дээ. Одоо энэ бүрээ эрхээ хугацааны жил хагасны өнгөрчлөө. Одоо жил хагас юу хийх юм бид нар? Юу хийж чадахгүй байж байгаад ингээд одоо амлсан амлалтаа ард түмний төлөө нэг бодтой зүйл хийж чадахгүй байж байгаад хугацаагаа дуусгахгүй хэрэлдээ зовоод байна. Энэ нам чинь дүрмтэй. Намын хорооны хурлыг ба штэ. Намын хорооны тэргүүлэх зарлан. За, намын хорооны хурлыг намын хорооны хурлаар авч хилцдэг асуудалтай. Намын хорооны хурл бол намын хорооны тэргүүлэгчдийг сонгоно. Намын хорооны аймгийн намын хорооны дэд даргаыг сонгоно. Аймгийн намын даргын асуудал бол баг хурл зарлана. Баг хурл зарлаад аймгийн намын баг хурл гэдэг чинь өргөдгсөн шээ олон хүн оролцсон хурлаг. Энэ баг хурлаар намын даргын асуудал ярьдаг. Дүрмдээ заацсан. Сая намын болсон намын хорооны хурл бол аймгийн намын хорооны даргын засгаар бол байгаагүй. Ашигын газруудад семинарт явуулсан байсан байхгүй. Тэгээ араар нь бол хийсэн. Араар нь хийхдээ очиж намын даргын асуудлыг оруулаад энэ бас янз бүрийн асуудал байна л дөө. Тэгээ яг одоо гаднаас хараад ойлгодог байх. Одоо Тэртээ Түргэн аймгийн даргаыг одоо огцруулах саналыг бол ерөнхий сайд дөргөн барин мэдээж иргэдийн хурлаас очино. Ерөнхий сайд бол шийдвэр гаргах байх. Тэгэхдээ энэ бол хууль бус. Одоо шүүхт энэ аймгийн даргын заргалт шүү дээ. Ийм хуулийн заалт зөрчөөд ингээд аймгийн иргэд бол ийм шийдвэр гаргалаа. Энэ хууль шүүхийн байгууллагад 32-8-аар шийдвэр гаргана шүү дээ. Хууль зөрч. За энэ асуудал шийдэгдэх байх. Аймгийн иргэдийн хурлын 5 дугаар хурлаар хурлын даргын асуудал хамгийн сүүлийн асуудал яриад санал хураалт яваад тоолгын комисс тогтоолоо танилцуулаад ингээд тогтоолоо танилцуулсан тоолгын комисс. Тэгээ цаашаа үргэлжлэх ёстой байсан хуралдааны тийм үү тэр хуралдаач үргэлжлээд явна шүү дээ. Одоо хурлын дарга тогтоолоо батллаа энэ тоолгын комиссийн тогтоол баталчлаа. Тэгээ дараа нэр дэвшүүлэх үйл ажиллагаа яваад хурлын даргатай тэр дараа болох байхгүй юу? Хурлын процедур нь угаасаа тийм. Гэтэл тоолгын комиссийн тогтоол танилцуулаад тэр чинь хурлын даргын асуудал яригч байгаа учраас хурал даргалчаа хурлын дарга сонгох ёстой хуулиараа. Манай жаргал сайхан төлөөлөгч хурал даргалч томилсон. Төлөөлөгч удирдах явж байгаа санал хураалт дуусаад тоолгын комиссийн тогтоол гараад тэгээ хуралдааны тогтоол гардаг л да. Хуралдааны тогтоол гаргаад за одоо энэ хуралдааны тогтоолтой холбоотой санал байна уу? Төлөөлөгч асууж штэ. Санал байна уу? Асуулт байна уу гэдэг. Асуулт байхгүй гэсэн. За одоо санал байна уу? Гэт ингээд асуу тогтоолоо батлах гэж штэ. Тэгсэн ганц зур төлөөлөгч босоо завсралга авнаа. Тогтоолоор завсралга авах, тогтоол батлах энэ юмд завсралгах ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Тэгэл хаяал нэг завсралга авна гэснээр өгөөл яваад идэм билийн хурал чинь 41 хүний эрх ашиг яригдсан шүү дээ. Энэ чинь зангидах хэрэгтэй байхгүй хуулийн үрээд. Тийм байхгүй. За хурлаа өргөжлүүлгээд ингээд сууж явах хэрэгтэй байхгүй. Завсралга авныг 30 модын завсралга авныг гарсан. За 30 мод завсралчаад ороод ирсэн шин 2 өдөр шинж өдөржин шинж хуралдсан.
Завсарлагаа 30 мөр буцаад орсон. Буцаад орсон ардсан намын 6 бэлгийн 6 төлөөлөгч ирээ суудсан. Манай намын 14 төлөөлөгч ороо суудсан. Хурал даргалж араасайхан орж ирээд 21 төлөөлөгч болж байгаа. Орж ирээд энэ дэр дээр суугаад ирцгэрээгүй нь тодорхой хугацаар хойшлуулаа гэчихэд гараа явж байгаа байхгүй. Энэ манай телевизэд бичсэн шүү дээ. Чи болохгүй шүү дээ. 41 төлөөлөгч 21 төлөөлөгч нь байж ах чинь ирцгэрэхгүй байна. Тэг 39 байж ах чинь ирцгэрэхгүй байна. Тодорхой хугацаагаар хойшлуулаа гэж. Ингээд энд байсан 20 төлөөлөгч ард нь үлдээд аймаг иргэдэд хурлын 5 дахь хурлааны үргэлжлүүлсэн. Өөр арга байхгүй. Хуулийн дагуу энэ аймаг иргэдэд хуралдах байнгын дэг гэж баталсан байдیں۔ Байнгын дэгдээ бид нэр өөрчлөлт оруулаад хугацаагаа одоо сунгаад байнгын дэг дээр хурал даргалагчаа бол сонгоё хамгийн ахмад насаар нь гэдэг байдлаар анх төр хуралдааныг хамгийн ахмад насаар төлөж удирдна гэж байж байгаа та нар бол мэдж байгаа. Хурал даргалагч маань гараа авсан. За бид нар дотроос 20 хүн хурал даргалагчаа сонгоод байнгын дэгдээ өөрчлөлт оруулаад тэр батлагдаагүйгээд байгаа тэр аймаг иргэдийн хурлын даргын огцруулсан тогтоол батлаагүйгээд байгаа тэр тогтоолыг баталсан. 20 төлөөж баталсан, Португал тэмдэглэл хөдөлсөн. Манай иргэдийн хурлын ажлын ажиллаж байгаа хэвээр би дуудсан энд ирж ажиллаа хийгээч гэсэн бүгд гараа явсан. Иргэдийн хуралд үйлчлэх хэвээр ажлын алба байхгүй юу? Гэтэл одоо энэ над үйлчлэх хүмүүс энэ дотор алга байна. Би гарнаа шийд юм ийм байж болохгүй шүү дээ. Энэ нэг төлөөж байсан энд үйлчлэх л ёстой. Тэгээ бид нар дотроос одоо хүмүүсээ сонгоод байнгын дэгдээ өөрчлөлт оруулсан. Байнгын дэгдээ өөрчлөлт ороод ахмад настай хүнээр нь удирдуулаад байнгын дэгдээ өөрчлөлт оруулаад хуралдааныхаа нөгөө аймгийн иргэдийн хурлын дарга огцорсон тогтоолыг батлаад тэгээд ардсан намын бүлгийн нөхдүүд бид нар 10 хоногийн завсрал авна гэдэг саналыг ардын намын бүлгийн 2 бүлгийн нөхдүүд албан бичгээр өгсөн. Энийний дагуу аймгийн иргэдийн хурлын 5 дугаар хуралдааныг 10 хоногоор завсарлуулсан. 10 хоногоор завсрал 2017 оны 12 сарын 16-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар ингээд завсрал өгөөд хурал завсарлсан байгаа. Дараагийн хуралдааныг бол албан ёсоор хурал даргалагчийн хувьд одоо төлөөлөгчдийн олонхоо сонгосны хувьд би бол хуралдааныг зарлана. 16-ны 10 цагт бол аймгийн иргэдийн хурлын 5 дахь хуралдаа өргөжлөнэ. Энэ яг энэ засвархан улс төрийн нэгж төвийн удирдлага хуулийн дээр бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч хурлаа хаяад гарсан тохиолдолд эсрэг санал өгсөн тооцно гэсэн юу заалт байгаа. Хурлын төлөөлөгч. Хурал даргалагч хурлаа хаяад гарсан тохиолдолд техник нэгсэн заалт байхгүй. Гэхдээ хурлын гол барьдаг юм бол байнгын дэг байдаг. Байнгын дэгдээ бид нэр өөрчлөлт оруулаад байнгын дэгийг одоо 21 дээр өөрчлөлт оруулаад хурал даргалагч маань хурлаа хийж байгаараа явж байгаа олон төлөөлөгч хурлаа хийгээгээ сууж байгаа. Энэ нөхцөл бид нар хурлаа цаашаа үргэлжлүүлээд явсан. Ер нь хурлын даргад бол намын бүлгээс нэр дэвшүүлэх ёстой. Эргэцэн акт байгаа. Монгол Ардын намын бүлэг дэвшүүлэх ёстой, Ард намын бүлэг дэвшүүлэх ёстой. Бид нар бас ярилцах ёстой. Манай Ард намын одоо нөхдүүд маань энэ Монгол улсын хэмжээнд Монгол Ардын нам төр барьж байгаа засгийн газар засаг даргыг одоо хурлын даргыг бол одоо засаг даргыг бол ерөнхий сайд батламжлаа шүү дээ, тий. Хурлын даргыг бол хурлын олонхороо шийднэ. Тэгэхээр дараагийн даргын асуудал бол Ардсан намын хувьд бол одоо тэгж нэг хайхтар нэр дэвшүүлэх байхаа гэж би харж байна. Ягаад гэвэл Монгол улсын одоо хэмжээнд Монгол Ардын нам барьж байгаа эдгээр одоо нөхдүүд одоо баасаа базаа дуусах 20 онд ард түмэн тавина гэдгийг манай Ардсан намын нөхдүүд мэдж байгаа. Ингэж тайлбарлаад байгаа. Тэр хуралдаар гэсэн тэгж яриад байгаа байхгүй юу? Манай Ардсан намын нөхдөөч бол тэгж ярина шүү дээ. 21 жилд нэг тэрбум төгрөг тавиад байрна гэж байгаа юм. Үлгэрийн далаа байхгүй наач. Энэ чи бид нар нэг тэрбум тавьж эхлүүлчихэд юм. Монгол улсын одоо төсөв гэж байна. За юу. Суурийн тавиад дээшээ ингээд одоо кархазын басгаад дээрээс нь суураас нэг ихлэ гаргаад ирэх хэрэгтэй байхгүй. Энэ ховдоо сонгогдсон одоо засгийн газрын гишүүд байна. Энэ чинь гадаад дотны одоо төсөл хөтөлбөрүүдээр ярьж байгаа. Энэ чинь нэг юм бид нар мөрийн хөтөлбөртэй хийчихэд ховд аймагтаа ашигтай бол энийг хийх хөдөлгөөг явна шүү дээ. Бариулна шүү дээ. 21 жил барина гэж байхгүй. Энийг бол одоо өнөөдөр жил 18 онд өгсөн бол бид нар 20 оны одоо төгсгөлөөр цэвэр ашиглалтанд орох.
Зардлаа нөхнөө. Энэ бол ингэж болохгүй. Энэ бол шүү дээ өөрөө орлого олох байхгүй юу? Өөрөө орлого олох том их усур болох байхгүй юу? Энэ Ховд аймагч одоо зочдлуудад байнгын дүүрэн байна шүү дээ. Багтахгүй шүү дээ. Энэ өндөр зэрэглэлийн өндөр одоо өртөгтэй зочдлууд байна. Дээрээс нь миний театруудад тэц бүх урлагийн арга хэмжээ явуулна. Уран зургийн галерей, дэлгүүр, хорш одоо юу гэдэг нь. Энэ чинь орлогоо нөхөх байхгүй юу? Хоёр сарын 16-нд бол хуралдана. 5 дахь хуралдаа. 5 дахь хуралдаанаар аймгийн иргэдийн хурлын даргаа бол сонгоно. Ингээд засаг даргаыг ерөнхий сайд одоо хүлээж аваад огцруулна гэх юм бол засаг даргын асуудлаар хугацаа бол яг тэд хэдийн хугацаа гэсэн юм бол байхгүй. Өргөн барьсан нөхцөлд ерөнхий сайд хариу өгнө. Дээрээс нь энэ засаг дарга харин яг энэ хуулийн заалтаар 32-8-аар энэ аймгийн хурал хүлээж авахгүй асуудлыг шуурж зорчиг хүлээгээд авчихсан. Хуулийн байгууллагын шийдвэр давхар гарна. Бүлэгч бас олонхоор асуудлаа шийддэг. 24 төлөөлөгчтэй манай нам. 24 төлөөлөгчийн 14 төлөөлөгч нь хуралдаад бүлгийн даргаараа Батцаагаан даргыг бол тэгсэн албан ёсны иргэдийн хурлын даргад өргөн барьсан. Албан ёсны олонхороо шийддэг. Бүлэг бас олонхороо шийдсэн асуудал. Тэгээ хуралдаад 14 24-өөс 14 гэж одоо хэд хуулиад байна. Олонх нь Батцаагаанаар бол төлөөлөгчээр бүлгийн даргаа тавьдсан. Бүлэг бол ингээд цаашаа зэгцрээ явна. За яг 24 төлөөлөгч бид нар одоо ямар ч байсан уулзна. Одоо хойштоо энэ хурлаас наан эргэж уулзаад хэдүүлээ одоо ярих асуудлаа яриад хаана яагаад гэдэг юм ярих ёстой.